За одоогоос хэдхэн жилийн өмнө манай улс эдийн засгийн өндөр өсөлттэй орнуудын тоонд орж дэлхийд гайхагдаж байсан цаг саяхан. Зарагч үгүй зуулуурхай газрын хэвлэлийн асар их нөөц уялгтай дэлхийд гайхагдах хэмжээний томоохон алт зэс нүүрсний орд газруудтай гээд манай улсын талаар дэлхийн хэвлэлээр бичиж шуугиж байсан үе. Гэсэн ч гинэд их идэх гизэнд халтай гэдэг шиг улсынхаа эдийн засгт оруулсан өнөөх жаахан баялгаа хурааж хуримтлуулсан ч юмгүй хувааж идээд засаж хэрэглээд дуусчихсан хэд болох юм а. Зудааш үгүй дэлхийн эдийн засгт уулуурхайн бүтээгдэхүүний аниш нуунаад хөөсөж байсан эдийн засгийн сулдиж ганхаад ирэхээр энэ тэндээс зээл тусламжгүйж зөнөө маргааш харагцааж урт хормоогоо хойд хормоогоор нөхөд эхэлсэн явдал юм а. Өдгөө манай улсын эдийн засаг илгээрээ газар хөрвөөж ард иргэдийн амьдрал ахуй хүндэрчихсэн нэг үгээр дампуурлаа зарлахнаас наагур байна гэд хэлсдэхгүй. Хамгийн гол манай улсын эдийн засгийн өсөлттэй мөнгө хөргөний их үүсвэртэй байх үедээ эдийн засгийн уналт эрсдлээс урьдчилан сэргийлэх ажлыг төр засгийн дөрвтойхон хийж чадаагүйхийн горыг инхүү амсаж байгаа хэд болох юм. Жирийн нэг компаниас эхлүүлээд бүхэл бүтэн улс гүрнүүд хүртэл эдийн засгийн эрсдлээс урьдчилан сэргийлэх хожмын өдөр ашиглах хуримтлалын санг бий болгож эрсдэл эдийн засгийн уналтыг даван туулдаг боломжтой. Хамгийн энгийн жишээг дуртахад манай улсда яг л ижил гараанаас чөлөөт эдийн засгийн замлаар хөгжиж эхэлсэн Казахстан улс өдгөө хөгжлийнхээ хурдаар дэлхийн жишг орнуудын тоонд орчихсон явж байгаа явдал юм а. Казахстан улсын хувьд манай улсда соёл ахуй амьдралын хэв маягийн хувьд жижиг хэрнээ тэнгэр газар шиг ялгаатай хөгжиж байгаагийн гол шалтгаан нь ердөө л эдийн засгийн алсын хараатай бодлогыг явуулсанд оршиж байна. Учир нь Казахстан улс эдийн засгийн өсөлтөд орлого олж байх үедээ улсынхаа эдийн засгийн баталгаа болсон хуримтлалыг бий болгож эрсдлийг даван туулж чадсан явдал юм. Харин манай улсын хувьд олж цуглуулсан жаахан хөрөнгөөрөө хавтгаарсан халамжийн бодлогыг хэрэгжүүлж эдийн засгийн оновчтой бус бодлогыг явуулсан нь бидний алдаа гэдгийг эдийн засгчид онцлон хэлж байна. 2005 оноос хойш бий болсон ялангуяа 8-9 10 оны үед бий болсон тэр мөнгнүүдийг бид нийгмийн халамжийг хавтгааруулаа олголгүйгээр тодорхой хэмжээний сан бүрдүүлж чадсан байсан бол гадаад өрийн хэмжээ ч ийм их байхгүй байсан. Өнөөдөр бид эдийн засгийн хүндрэлд орохгүй байсан. Тэр сангаа тэгээд зөв зүйлд нь хөрөнгө оруулалт болгоод төрийн тийм сан бүрдүүлээд тэрийг бизнесийг дэмжих үндэсний эдийн засгийг дэмжих тэр салбаруудад зөв салбаруудад оруулж чадсан бол тэрний үр шим гараад өнөөдөр бид сандаач мөнгөтэй эдийн засгаа дэмжих бизнестэй байх байсан болов уу гэж. Зөвдгөө манай улс хурааж хуримтлуулсан ч зүйлгүй эдийн засгийн улданд орчихсон ёстол нөгөө дээшээ тэнгэр доошоо газар хатуу өгч нь болж байгаа. Дээрээс нь гадаад хотуудын олон үрзэл нэхэгдэж газар нутгаасаа тастаад тавиад туухаас наахнуур байгаа гэхэд хэлсдэхгүй юм а. Эдийн засгийн энэхүү хямрал хэрэгжилүүдэд жүргэлжилж иргэдийн ахуй амьдралч улам бүр доройдох төлөвтэй байгааг эдийн засгт онцлон хэлсээр байгаа. Хамгийн гол нь бид өмнөх алдаанаасаа суралцаж ирээдүйд эдийн засгийн уналт хямралаас сэргийлэн улсын хэмжээнд хуримтлалын санг бий болгож ажиллах шаардлага байгааг харуулж байгаа явдал юм. Улс орны эдийн засгийн бодлогоос эхлүүлээд айл гэрийн ахуй амьдралдч нэг хэрэгтэй хуримтлалыг бий болгохын төлөө одооноос улс орноороо иргэн нэг бүр хичээж хуримтлуулах цаг нь ирсэн гэдгийг энд хэлэх нь зүйтэй болов.